Эркорцгийн өвөө эмээгийн нүд чих булан хийжсэн. За энэ болонд манай налах дүүргээс нэгэн хөгжлийн бэрхшээлтэй эгч маань за бага насны ач хүүхдүүдэд ингээ гэртээ хардгаа гэд ингээ оролцож исэн бичлэгийг одоо ингээ та бүхэндээ бас сануулъя. За энэ хүү бичлэгийг үзээд манай сайхан сэтгэлтэй олон хүмүүс холбогдсон. За энэ дундаас манай хөшигний бизнес идэг нэг ах маань за боломжоор би ингээд тэдний гэр бүл туслая гэд та бүхэн холбож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу бид нэр одоо тухайн бизнес эрхлэгчтэй холбогдоод одоо ингээд яг одоо бол тухайн туслах байгаа айлдаа ирсэн байгаа. За та ороод ирэх бах. Цагаа үлжиж байна. За ингээд сар сины баярыг тохиолдуулаад нэгэн одоо энэ Эркорцгийн сайтаас одоо танай бичлэгийг үзээд нэгэн айлыг бас баярлуулъя да. Бодоод одоо манай байгууллагын хамт олноос явж байгаа юм аа. Айгуу гой 8 ногоо өнгийн хөшиг аваад. Баярын бас энэ өмнөх өдрүүдэд энэ ах маань таныг бичлэгийг үзсэн байна. Тэгээд яг хүн нөгөө өөртөө байгаа зүйлээрээ л туслая гэж бодоод өөрөө хөшигний бизнес эрхэлдэг. Тэгээд нэг хөшгийн ч гэсэн нэг сайхан болгоод өгчий доо гэд ингээд өөрөө зорж ирээд ингээд өөрөө энэ сайхан хөшгөө бэлдээд ажилчдаа дагуулж ирээд за ингээд сайхан хөшгийг чинь хийж өгнө нэ. Тийм таны бие тэнхээд давгүй. За одоо ингээд хэдүүлээ ажилдаа орох уу? Нөгөө энэ айлыг сонгосон шалтгаан нөгөө манай хүслэн хөшиг гэдэг манай хүүг болохоор чин хүслэн гэдэг. Тэгээд би хүүгийнхээ нэрээр хөшигнийхээ компани нүүлээ. Чин хүслэн гэдэг. Манай хөшигний компани чин хүслэн хөшиг гэж нэртэй болоод тэгээд энэ айлын бичлэгийг санаа сайтаас үзэж байгаа нэг хүслэн гэдэг нэг жоохон бэнд гараад байгаа. Тэгээд нэг айлыг хүртэл баярлуулъя гэж бодоод байсан. Яа, хүслэн хүүхдээ маань л ачлаа болох шиг орлоо да ястаа нэр. Охин маань авч өгнө гэдээсэн. Тэгсэн чинь хүслэн хүүхдийнхээ боёд хөшгтэй болчихсон ш. За Батчаал дүүдээ ястаа айгүй их баярлалаа. Хөшиг таалагдж байгаа баярлалаа. Хайн тэстөө таалагдчихгүй яг ийм гоё юм. Ядаж энэ материал ингээд гологдоод иснийг хэлэхгүй ястаа гоё материалтай. Тэгэхээр тест хүслэн хүүгээ маань одоо стажинг аж гарлаа да тий.